За дэм бүкний өмсөж байгаа бүкнийг болон худалдаанд гарсан бүкнийг ялгаатай байгааг анзаарсан уу та? Саяхан бүкний Forrest Gump өнгөнд гарахад батлагдаад зураг нь ил болсон. За энэ дээр нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь дэм бүкний өмсөн тоглож байгаа бүкнийг харах юм бол уулны урд хэсгээрээ баг зэргийн илүү гарсан хэсэг байгаа бол худалдаанд гарахаар болсон бүкнийг тийм зүйл огт байхгүй байгааг харж байна. За энэ зүйлийг Nike өөрсдөө бодож олоод нэмсэн зүйл бол биш. Food Doctor Zach Thomas гэдэг ютубер байдаг. Энэ пүүзэн өгч нэлээд мэдэх бах. За тэр хүн бүкнийг дээр ерөнхийдөө гадна уул дээр нь ийм илүү гарсан хэсэг нэмж өгөх юм бол илүү доктортой болох боломжтой талаар ярьсан бичлэлний дараагаар Nike үүнийг сонсноо яасан бүкэр дээрх шиг илүү урд хэсгээр баг зэрэг илүү гарсан бүкнийг өмсөж харагдах болсон. Харин олон нийтэд зарагдаж байгаа хөлбөр төр бол тэм зэрэгс огт гараагүй. Энэ жоохон сэтгэл гонсойлох зүйл болсон гэж болно. Жоохон хөлөгтүүлсэн мэдрэмж.